үнэгт яна цэцэг. Яагаад байгаа? Гарчлаа. Монголчуудаа ялцлаа. Ямар гоё юм бэ? Найруулагч. Сонсч байна. Гараа явчлаа би яг одоо. Чи яг болдгийн даван дээр жоохон явуулаад. Ялцлаа. За тань баяр. Одоо ингэ нэвтрүүлгээ дуусгаас яах вэ? Үгүй би оруулаад ирээ найруулагч. Би цалингаа бүгднэр намбар байна шүү дээ. Одоо өнгөрсөн. Найруулагч. Эхмэн дүнстэй ийхүү манай эр хүний нэр. Энийг салгалсан юм чи яагаад ороод ирвэ? Уучлаарай. Би юмаа гээччээ. Би аагүй шүү. Явсан чи бүр хамаг юм байдаггүй. Би аагүй шаха юу хийсэн бэ? Нэг л хүндий хоосон би. Та миний зүрхийн минь өгөөч. Ийшээ гараад урав боллоо. Урав алхад 4 удаа би таныг бодлоо. Доошогоо 40 гиш гүргүүдээ. 40 гиш гүргүүхэд 55 удаа би таныг бодлоо. Таныг ингээд хараад зогсож байх нь. Нэгэн сайхан яруу найргийн мөрөнд орж ирж байна. Усан дунд зүудэлж яваа ангир шиг. Уянга намуухан бүсгүй чиний сайхныг алсхан зайнаас ажиглан суух уя. Амьдрал гэдэг үнэхээр сайхан юм аа гэж. Энийг анх надад уншиж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Тийм. Аль би нэг ярьчих уу? Болноо та ярьж бол. Гэхдээ наад чи таны сүүл чи ярьж шүү дээ. Зүгээр. Ярьчих. Баярлалаа. Цааваач хой. Оо, ажил дээрээс. Энэ ер нь мартах надгүйгээр ер нь яаж ажил. Байна уу? Хаана угаад байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ чи? Сэргэлэх дээр байна. Юу гэж байгаа юм бэ чи? Яаж вэ? Гудамар явжсэн чи гинт нэг хүн хулгай цэрдээд хажуунаас нь хэд хэдэн улсууд гэрчээ этгээдүүд гарч ирээд Би худлаа хэлээд чи. юу гэсэн үг бүр яг үнэ одоо би яг энэ За байцаагтаа зогсож За яг вэ сэтгэл санаа уумраад их эвгүй байна. Нэг чи сэтгэл сэргээхээр нэг юм ганц нэг юм хэлээд өгөл дөө надад. Шүлэг ч юм уу, айтайхан үг ч юм уу, дуу ч юм уу хамаагүй. юу гэсэн үг одоо яг байцаагтаа Чи наашаа анхаараач өөш. Хой чи наашаа анхаараач чи. Чи ойлгож гин үү? юу за усан дунд зүудэлж яваа ангир шиг уянга намуухан бүсгүй чиний сайхныг алсхан зайнаас ажиглан харах уя амьдрал гэдэг үнэхээр утмаар байна. Оо за төгсгөлийн өөрчилж явах шивтэй. Гайгүй чи. Аяанда чи төгсөх баха айгуул. Та миний зүрхийн минь хүүгүй юу? Өгөхгүй гэвэл та яах вэ? Яаж зүрхгүйгээр явах вэ? Авахад болно доо! Аунда! Энэ хорвог яаж ганцаараа дуудах юм бэ? Юу сажаад байгаа бэ? Бид хин нэг муу хүч гэж энэ хүн нэвтрүүлгийг хийгээгүй юм шүү. Гэхдээ амьдрал өөрөө энийг өөрөө илэрхийлж байна. Таны сэтгэлийг сонсъё. Юу сэтгэл байх вэ? Тэр өрөөнийхөө камерыг унтраагаа. За тэгээ. Цаадлын өрөөнийх нь камерыг унтраа. Цаадлын өрөөний камерыг унтраа. Зориултын өмдтэй байж тээ. Ямар тэнэг юм. Ямар сони ийм өмд байгаагүй юм уу? Ямар бодсон юм бэ? Өгөөш наа чи юу болж байна өгөөш? Гараад ирлээ. Найруулагч болио би явлаа. Яач вэ? Энэ хүн чинь надаас илүү юм шаарддаг шүү дээ. Би яах юм бэ? Одоо өнгөрсөн гүрмжлүүдэл дуусгая. Чадахгүй найруулагч. Энэ нуруу нь хугарчлаа шүү дээ. Одоо бодохгүй шүү. Одоо яа их хугардгаараа хугараад явах Үгүй, Танада амьдрал билэгдээч. Надад амьдрал хайр. Эрхэм
хүндэт үстэй. Тийм ээ. Эр хүний ноён руу хаана хуурдаггүй нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид ингээд таныг нэвтрүүлгийнхаа төгсгөлд урьж байна. Та бидэндээ цуг нөхрийнхаа байгаа айл цуг орохыг хүсэж байна. Та араас дагаад явахгүй юу? Хөөе та хайж гэнэ вэ? Та энэ инүүгээр гарна штэ гэчээ. Яана. За танаас яваарай. Танаас дагаад ирээ. Ирэх хүндэт үстэй. Эр хүний ноён руу хаана хуурдаггүй. Энэ асуулт ямар нэгэн эргэцүүл ч юм уу? Ямар нэгэн амьдралын үйл явдлыг үзүүлж болох юм. Магадгүй эр хүний ноён руу энэ тугарсан ч байж магадгүй юм. Гэхдээ та бүхний минь одоо нэвтрүүлгийнхаа төгсгөлийг танилцуулъя. Таны нөхөр таныг энд орж ирсэн гэдгийг огтоосоо мдээгүй байгаа. Тийм учраас та нөхөртөөгөө яаж ярих вэ? Яаж энэ хүн нэвтрүүлгийг дуусгах уу гэдгээ өөрөө л мэд. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Уучлаарай чи. Зүгээр үгүй шүү. Тань тэгж хэлэхэд танаа нөхрийн чинь нуруу унтлагын өрөөнд нэлээд хүчтэй угарсан шүү. Магсар чадамгүй баяртай. Таачтай лавга. Би чам хичнээн итгэдэг үлээ. Тэгэхэд чи арайчны ёо ямар том арьсавч ба. Лавга. Би чам хичнээн итгэдэг үлээ. 40,000 нэг байрны цонх үргэлж гэрэл насаалттай байд. Тэн дээр нэг эмэгтэй нөхрөө хүлээгээл зогсоод. Тэгэхэд нөхөр нь ингэж явах гэжтэй. Арайч. Хичнээн их төвчвэ. Наад гараа аваа, наад чи магсар жалмын гар.